Энэ хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүд дээрээс бас нэг асуулт байгаа. Монгол улс одоо өнөөдрийн байдлаар 5.7 тэрбум ам.долларын нөөцтэйгээд бүртгэгдээд явж байгаа. Сүүлийн үед гарч байгаа олон улсын зээжих зэрэгэл тогтоодог байгууллагуудаа ч гэсэн бас Монгол улсыг нэлээд эргээр үнэлж 3 байгууллага үнэлгээг сайжруулсан юм дүгнэлт гарсан байгаа. Тэгтэл бид нар одоо ирээдүйн өв сан дээр тодорхой хэмжээний мөнгийг байршуулад хадгалсан байгаа. Хадгалж байгаа хүн одоо нэг 3-4 орчим хувийн хүүтэй хадгалагдаж байгаа. Гэтэл өнгөрсөн жил нийслэл бонд гаргасан 8-10% хүүтэй их усүр татж байгаа. Хөгжлийн банк бас их усүр татж байна. Бас нэг 8-10% зардалтаагаар татж байгаа гэсэн үг. Гэтэл бид нар яагаад тэр ирээдүйн өв сан дээр байгаа тэр хямд зардлаар хадгалуулаад байгаа мөнгөө эдийн засгийн эргэлтэнд оруулах тал дээр тогтоолын төсөл ч юм уу, хууль ч юм уу санаачлаад ажиллаж болохгүй гоо. Энийг яаж илүү үр ашигтай ажилуулах вэ? Жишээлхэд бид нар ирээдүйн өв сан дээр хадгалж исэн мөнгөөрөө жишээлхэд алт худалдаж авсан бол олтны үн хойш 2-3 дахин өслөө. Одоо жишээлхэд Apple компани хувьцааг худалдаж авсан бол бас тодорхой хэмжээнд өсөлт гаргаж менежмент хийж бид нар хадгалж байгаа мөнгөө зөвхөн хадгаламжийн хүнээс илүүгээр үр өгж хүртэх боломж байсан. Энэ дээр Монгол Улсын засгийн газраас ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ? Энэ дээр бас нэг мэдээлэл авмаар байна. За хоёрт нь төр хувийн хвшлийн түншлэлээр тодорхой төслүүдийг хэрэгжүүлээд явхад зарим дээр нь техник эдийн засгийн үндэслэл шаардахгүй гэдэг юм яриад байгаа. Гэтэл төсвийн хөрөнгө оруулалтаар маш том хэмжээний одоо төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх явах ихэд дандаа техник эдийн засгийн үндэслэл гэдэг юм яригддаг. Энэ дээр энийг бас яг тодорхой зааж өгөхгүй бол зарим дээр нь техник эдийн засгийн үндэслэл байж болно гэдэг нэг юм одоо онгорхой заалттайгаар явж болохгүй. Бүх одоо асуудлууд төр хувийн хвшлийн түншлэл гэдэг дээр техник эдийн засгийн үндэслэлгүй гэдэг байдлаар араас нь энэ дээр чи орж ирэхээр дахиад төсвийн хөрөнгө оруулалтаар нөхөж төлөх асуудал яригдах учраас энэ дээр бас тэр техник эдийн засгийн үндэслэлийг тодорхой зааж өгөх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ дээр бас нэг холбогдох хүмүүсээс нь тайлбар мэдээлэл өгөөч гэсэн юм хоёр асуулт. За, ажлын хэсгийн 4-р эндрийн микрофон. Нэрээ хэлээд хариулаарай. За. Тулгай сангийн яам гишүүний асуултанд хариулъя. За, ирээдүйн өв сангийн хүүгийн орлогын үед бид нэр төв банкны харилцагч гадаад улсын төв банкуд 4.1% хүүтэй мөнгө байршуулсан байгаа. За, 4.1% нь болохоор долларын 4.1%. За, ерөнхийдөө бол энэ Америкийн төв банкны үн цаасны хүүтэй нь ойролцоо төвшөнд ингэж хадгалж байгаа. За яагаад энэ чинь хадгалж байгаа гэхээр ирээдүйн сангийн тухай хууль болон үндэсний баялагын сангийн тухай хууль дээр энэ хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ засгийн газар найдвартай байдал, хөрвөх чадвар, за энэ хоёр нөхцөлийг зэрэг хангасны үндсэн дээр өгөөжийн зохистой төвшөнд, өгөөж эрсдлийн зохистой төвшөнд удирдна гэсний дагуу ингэж одоо ерөнхийдөө хамгийн найдвартай байдлаар хадгалж байгаа. За яг одоогийн байдлаар ингэ хадгалж байгаа байдал нь эрсдлийн хамгийн доод түвшин, өгөөжийн ерөнхийдөө хамгийн дээд түвшин гэсэн энэ нөхцлөөр хадгалж байгаа. За засгийн газраас баталсан хөрөнгөний удирдлагын бодлогын хүрээнд бид нар бол сая гишүүний ярьсан шиг хувьцаанд одоо хөрөнгө оруулж болно. За Apple-ийн хувьцаа ч юм уу, эсвэл алт худалдаж авах ч юм уу. Ингэсэн тохиолдолд энэ алтны үнэлгээ, хувьцааны үнэлгээ буурсан тохиолдолд ирээдүйн сангийн хөрөнгөний үнэлгээ мань дагаад буурна. Одоо жишээл 10%-аар үнэлгээ нь буурлаа гэхэд 130 сая ам.доллараар одоо ирээдүйн сангийн одоогийн байгаа 1.3 тэрбум ам.доллар буурах ийм эрсдлүүд байгаа учраас хамгийн бага эрсдэлтэй өндөр өгөөжтэй энэ хөрөнгө оруулалтын хэрэгсэлд байршуулсан байгаа. За хөрөнгө оруулалтыг бол 3 сараас ихавч хэрэгжүүлсэн. За тэгээ өнөөдрийн байдлаар 11 сарын 6-ны өдрийн байдлаар бид нэр хүүгийн орлого 96.1 тэрбум төгрөгийн хүүгийн орлого бол ерөнхийдөө олцсон явж байгаа. Баярлалаа. За, цогтоотэр гишүүний асуултанд хариулъя. Эдийн засгийн хөгжлийн яамны төр хувийн хвшлийн түншлэлийн газрын дарга Баясгалан байна. Тэгэхээр энэ төр хувийн хвшлийн түншлэлийн хуулийн нэмэлтийн өөрчлөлтөөр хуулийн 18-ын 4-т бол энэ хуулийн 5.1-13 заасан төрийн үйлчилгээ үзүүлэх төслөөс хамааран техник эдийн засгийн үндэслэл шаардахгүй бөгөөд за мөнгөний үн цэний шинжилгээ, төсөвт үзүүлэх нөлөөллийн шинжилгээ, эрсдлийн шинжилгээ, хууль зүйн дүн шинжилгээ болон нийгмийн нөлөөллийн шинжилгээ хийж болно гэсэн ийм заалт нэмэлтээр орсон байгаа. Яагаад ийм заалт орж ийнө гэхээр түншлэлийн хууль зааснаар бол түншлэлийн гэрээний төрлүүд одоогоор бол 9 төрлийг бол хуульчилсан. 10-т нь бол ямар нэгэн бас нээлттэй орхисон бусад гэрээний төрлөөр төслүүдийг хэрэгжүүлж болохыг хуульчилсан байгаа. За тухайлбал бас эмнэлэг сургуулийн менежментийг түншлэлээр хэрэгжүүлэхэд бол
төрийн үйлчлэгээний төслүүд дээр бол түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд заавал тэзүү шаардахгүй, харин бусад дагалдах шинжилгээнүүдийг бол заавал хийсэн байхыг шаардж байгаа. Харин нийтийн зориулалтаа дэд үтцийн түншлэлийн төслүүдэд бол бүгдэнд нь техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн